Яман Рата байна. Отог блог эхэлж байна. Явах гад хөдлөх гэж байна. За тэгэхээр хот бол сая градус хэдсэн бэ? 13. Хасах 13 байна. Тэгтээ ийм утаатай хар да. Хоолой бол амар хорсож шít. Гэрээс гарахад дотор бол хоолой орсмоор амар байлаа. Тэгээд энэ их утаанд байж төвөхгүй байна. Ер нь бол нэг ууланд очиж хончоод ирэх гээд хөдлөх гэж байна. За тэгвэл явъя. Малгайгаа мартаа гараад ирсэн. Шөнийн хасах 20 эд дээр малгайгүй бууз чихээ өлдөөх нь үгүй харъя да. Хэдий жигийн пиццаг авч үзэх үү? Яаж халах юм? 100-ныхаа хонд хийж үзье л да. За өнөөдрийн манай зочин жи пицца. Энэ нөгөө нэг юм халаагаад байсан будаатай оргосон аахгүй. Хоол хийж чаддгүй юм чинь шууд одоо очингуудаа шууд энийг идчихье гэж бодоод байна л да. Cantonese sausage, braised chicken, beef bamboo, mushroom, Yoshang shred, Taiwanese За чи яалаа нах вэ? steamed. Энэ beef Энэ бамбуу гэдэг үү? Beef bamboo. За энэ чинийх заа. За яа сонирхол үзэлттэй. Усааны стадо. Усахгүй шүү дээ. Юу гэсэн юм бэ? Цэвэр усахгүй юу? Юу яриад байгаа юм бэ? Хаялаа хоолнд очиж шүү дээ. За, Гой цэнгэг агарын цэнгэг цасаар хамгийн мэйлд. хоол, кофе, Бүгдийн л ямар ч цэвэр ус авахгүй юу? Итгэлтэй байна уу? үзэн л дээ. Окей, за. Юу дураад байна? Энэ нөгөө дугуй маань том дугуй хавираад байна. Өөр дуу ч юм байхгүй. Энэ ямар дуу? Энэ үү Тэ? хятад дуу байна. Болцсон уу? Болцсон. Мэдхгүй байна. Юу? Би ер нь юм жоохон мэддэггүй шүү. Наваг тийм юу адил ороод өгдөө. Юу гэсэн юм бэ? Сая ямар юм үзэж дууслаа өөрөө? Юу аркан уу? Аркан. За, Арканы нөгөө нэг жаахан охин амиа золиосолтой хэсгийн дуу шүү дээ. тийм үү? Тэ? Чи юу амар тогтоож яадээ? Би бүр цомгийн тавьж яах чинь. Тийм үү? Ээ, яг Арканы нөгөө Тим дээр хятад дуу явд юм уу? хятад дуу явдаг шүү дээ. Нөгөө жаахан охин ихчийнхаа нөгөө хэний Jinx-ийн дээгүр үсрээд Тий нөгөө амиа золиосолтой бөмбөгдсэлдэг шүү дээ. тэ. Үйл явдлыг санаж байна. Би жоохон иймдээ суух шүү. Яг тэрний ард явдаг доо. Тийм үү? Хятад дуу байд юм. Яваас дийлэх заахгүй юу? Дэлс харахгүй. Энийг бол арайч мэдэх байлгүй дээ. Яг аль хэсэг дээр гардгийг. Эхлэл шүү дээ. Буцаад байгаа чи. Чи эхлэн шүү дээ. Энд аль хэсэг нь дээ? За тэгэхээр отог блог болон загасны замналд бид хоёр юм унаатайгаа. Цараа FC Cruiser. Отог блогдоо бол энийгээ ер нь баг багаар ингээд янзлаа яваад байгаа шүү. Манайхаа анзаарсан бол тестийн дугаар дээр нөгөө баруун урд нэг гик гэж ирээ зогссон ш санаж гин гин гэд жоох юм болгоо гин гэдэг байгаа. Тэгэхээр энэ машинда бид хоёр ямар сервис хийлгсэн байгаа вэ гэхээр эхлээд Ярмгийн докторийн RB-гийн тоног хийлгсэн. 4 Oldman гэж шар амарчин заяо. За наа чарагдан да. Oldman шар амарчин пөрштэйгээ 4 дөрүүлэн ин. Тэгээд урд дээд 2 гарын солиулаад эхний тестийн дугаартаа явсан. Тэгсэн чинь баруун доод гар мар маань шарнээр тэгээд босоо итэр нь муутцсан байна гэд. Тэгээд дахиад сервис хийлгсэн сая. Баруун доод гараа шарнээртэйгээ босоотойгоо тэгээд бах энэ хаваад бас нэг түлх мүлк сольсон. Тэгээд зүүн босоогоч сольсон юм байна. Тэгээ одоо дуу байхгүй болсон. Тэгээд өвлийн дугуй тавьсан. Ингээд одоо бид хоёр бол ерөнхийдөө загсны замлын өвлийн дугааруудад болон отог блогтой явхад тодорхой хэмжээний аюулгүй байдлаа хангасан гэж үзэж байгаа. Тэгээд ер нь бол цаашдаа ингээд дугаар ахих тусам тоноглоод явах бодолтой байгаа шүү.
Гадаа гоё юм тий. Булаахан. Ятарчлаа. Би тамир манддуураа. Яг одоо би ер нь юу ихлүүлж вэ гэж бодож байна. Өвлийн байхад чи ямар амар хүнд юм бэ? Ийшээ гац шидсэн ч олгоо болчихлоо. Үгүй. Чи л авцсан шүү дээ. Би аваагүй. Аваагүй л байгаа шүү дээ. Аваагүй наа. Худлаа сайн шидчихв. Жохон байхад ингээд илхээдэн гэдэг лөө. Хуураагаар. Жогоол. Зоогоол зураал те. Юм ингээд цасан дунд шууд алгуулт юм байна тий. 30 моторыг бооход 20 болт илүү гардаг гинэ. Тэгсэн чинь бууз 100-аа угсарахад 3 болт дутж байна. Газар нэг унтсан байгаа. Тэгээд 2 нь байхгүй бах юм. Энд 2. Дутаагүй юм байна. 2-ыг олчлоо. Ер нь зүгээр л нэмэхлээл нэг том нөх гарах юм шүү. X-лэл тий ингээл. Шинэ майхан битүү ирд юм шүү дээ. Сайн уу? Нийт хөдөлмөрч ард түмэн эд хөрөнгөдөө аривч хямгач байхыг социалист Монгол улсын нэг тиймэрхүү хүмүүс байдаг шүү дээ. Өрөө ч юм уу юу ч. Хувийн өмчтөй болонгууд хүн өөрөө ирэхгүй хүссэн үсээгүй эд хөрөнгөдөө аривч хямгач болно шүү дээ. Хувийн өмчтөй л болцгоё. Бас тэрийг хамгаалцгаая. Тий хамгаалцгаая. Босцгоё. Зүгээр л өмчөө харилцгаая. Монголчуудаа. Улсын өмчийг бол хэн ч хайрладгүй те. Улсын өмчийг хүн хайрлахгүй байхгүй. Нийтийн өмч гэдэг чинь айгүй тийм сони хэллэг байлаа шүү дээ. Нийт гингууд нөгөө эзэн байхгүй. Эзэнтэй байх хэрэгтэй байхгүй. За яндангаа бол хаач явсан манайхан гацлуул их зүгээр шүү заяа. Яагаад тэгэхээр зүгээр шүүч байхгүй зүгээр санагдсан. Яагаад тэгэхээр эн чинь нөгөө нэг хаач явсан хүн аюулгүй байдлаа нэгдүгээр тавих хэрэгтэй тий. Их салхитад янд нь савах, зуух, дөргих, зуух магадгүй унах тий. Унтчихад тий. Тэгээд угаар жоохон хөдөлснөөс болоод угаар орж ирэх боломжтой шүү дээ. Тэгэхээр тэр мөрнөөс сэргийлж байгаа юм шүү. Одоо ингээд зууха яндангаа гацчихлаа заяа. Юу ажиллаа? Зуух нь өрт хөдөлгөөн болчихлоо тий. За. Ань чимчиш. Тэгвэл одоо чинь ууланд ерөөсө хонж үзээгүй. Хүн юм янз янзын юу их сурвал зангилаа сурвал зүгээр санагдсан. Би бол яг олигтой зангилаач мэдгүй л дээ. Мэдгүй. Сурмаар юм билээ. Далайчад нөгөө зэрлэг хурдан тайлагддаг тэр зангилаа гэдэг чинь тий. Тэрийг бас сурчмаар л юм байл шүү. Одоо нэг ийм зангилааны сурмаар л юм байна да. Одоо ингээд өшөө ингээд чангалмаар байгаа байхгүй тий. Заац. Айгуу хаа тий. Хоёр юм марцсан байна. Нэгдүгürt малгайгаа марцсан. Хоёрдугаар газны хошуугаа марцчих. Тэгээ энэ ч одоо яаж асуу юугаар асах юм? Энэ очрыг нь олно шүү дээ. Ус байхгүй, хошуу байхгүй, малгай байхгүй. За. Хүмбэл доо чи олохгүй л үү. Энэ жоохон чихтэй л эрүүгээр асаагаад байна. Тэгээ. Би нэг зүгээр юугаар асах нь үзээдэх. Жожголкороо. Асч чинь нэрэ. Ингээ болоо юм уу? Наач хөөх харагдтыг.
Тэгвэл дороо асах юм. Төрсөн өдрийн мэнд хүргэе юм ээ. Нэрээ төрсөн өдөр болж байгаа шүү дээ. Маргааш төрсөн өдөр шүү дээ. За баярлалаа. Аялд явахдаа ингээд амар бүх юм сандралгүй тайван чеклэхгүй бол манайхаа над чи ингээд малгаа авахгүй. Газныхаа хошууг мартна гэдэг чинь аюул шүү. Баавгаа явж байгаа юм. Би амтнаас айдаг шүү. Одоо надад аялалд явахад хамгийн их айгаад байгаа зүйл бол ахаа баавгаа чод монтод харах үйл гэж айж байна да. За одоо баавгаа ичээвэл үү дээ. Наач асахгүй шүү. Асахгүй наа. Энийг ингээд доор нь бөөгнүүлж гад. Зан дээр бөөгнүүлээ тавьчих. Хасаагаад барьчээ. Гол нь нороод байл л да цаасан ягаад. Зэн дээр нь тавьчих уу. Би энэ дотор нь чихэх юм шүү. За чигч. За тийм байх шүү. Чи бас манай боогийн элдвтэй шүү манайхаа. Гэт нөө миний сэтгэгийг л сэтгэдэг юм да. Энд нь ингээд цаас шатаагаад тавьсан ч болох юм байна. Асаалтын те. Дараа нь авчих штэ. Энд тэ нойтон байна жинхнээсээ. Нэг асаалт. Яа за наач нь Энэ хамаагүй хаяас. баг болчих юм шүү. Болчлаа шүү. Болгосоо. Би чатсан. За сая яалаа. Нөгөө нэг хорголжныхаа шуудаагаар асаачлаа шүү дээ. Айгу хурдан яад юм байна те. Тийм ээ энэ шуудаа ийм шуудаа энэ шууд байхгүй. Амар хурдан шатт юм биш үү? Боломжтойгоор. Дарж ийн. Оо асцаасцгүй. Асч үстэй. Анаас цонхтой юм уу? Цонхтойгоо хэлэх юм байна. Эй. Энийг зүгээр хайлуулах юм чинь. За гал дээр зүйл тавьчихад болохоор навчих юм байна те. Ер нь төв. За зааврын хамна. Энэ яг ус хийгээд 10-15 минут. Ус их юм уу? Ус их юм шүү дээ. Энэ усны юм уу? Тий. За тэгвэл хийлээ шүү. Үгүй усаа наач ус чи болоог байгаа сте. За тийм. За ингээд отог блог үргэлжилж байна. Боги бит хоёр бэлхээс хоошоогоо уулан дээр гарч ирчээд отоглоод байж гинэ. Өнөөдрийн манай зочноор боги орж гинэ. Нэр юм уу? Нэрээ. Өөр байхгүй. Нэр юм уу? Нэрээ. Өөр хүн ирнэ гэж үстэй нэг хүн нэг дуучин. Нэр юм уу? Нэрээ. Энэ ямар муухай те? Нэг Тэгээ дуучин ирнэ гэж хэлсэн. манай зочин боги өнөөдөр би та хэдэд миний ард хэн байдгийг харуулъя гэж бодсон. Илүү дэлгэрэнгүйгээр богиогоо танилцуулъя гэж бодсон юм аа. Нууж ингээд нээж байна. Цаа чи нэг гаран дараад энэ гэдээсэн. Тэгээд би богидоо шууд бэлгийн төрүүлээд өгчээ заяа. Бүрөө. Тий. За ингээд манай event pitch nature hack branding Бэли. Энэ ямар муухай те? Дуучин ирнэ одоо удахгүй араас хүрээд ирнэ гिचингүү те. За тэгээд nature hack-ийн гарын бэлэг бэлгийн төрүүлээд өгчөж байгаа юм шүү. Оо. Дараа нь өгөх ёстой. Гэхдээ богидоо учраас бэлгийн төрүүлээд өглөө. Яг тэгвэл гарын дараад байгаа. За тэгээд мэдээж дээрээс нь манай найз нэг гоё юм оруулж байгаа боги харлаа. Still House. Tennessee-гийн ер нь бол алдартай брэнд гинэ. Whisky. Тэгээ багградтай зөөлөн алюминий гэж юм уу хаана вэ? Тийм байна. Apple Crisp. Тэгээ ингээд ийм бэлгийн багцыг та хоёр хэрэглээрэ гэдээ өгж явуулсан. За тэгээд өнөөдрийн зочин бол боги шүү. Өнөөдөр хэдүүлээ богийг жоох ухан заа юу. Ямар нэг төр хойсон тавилаа шүү. Ямар амар хүмүүс вэ та нар чи? Яа бэлэг таацсан баяртай байна. Нэр ихтэй нөгөө нэг зочин байхгүй мó? Байхгүй ээ. Чи зочин гэдэг яа. Яасан хүнд итгэхээ байсан юм бэ? Йоо. Тэгээ чиний яг нөгөө чич нэг хинтдэггүй хүн шүү дээ. Энэ цацархаа бэлэг байна. Баярлаа. За бид хоёр тэгээд ерөнхийдөө сая хэсэг завсарлаа шүү дээ. Тэглээ. Тэр нь жоох уйтгартай л байлаа тий хотод. Ер нь бол жоохон гонигтай. Гэтэ нөгөө нэг уйтгартай гэснээс хоёулаа нэг саяхан нэг имийг анзаараа үсттэй. Юг. Тэр нөгөө
Бараг жил гарan болцсон баха. Ер нь бараг энийг хийгээд амар удацсан баха гэд байжсэн чинь хоёул сарын өмнө илүү нэг анзаараа үзтэй. Тий. Нэг 2 сар болж байна. Эхний влог тавьснаас хойш ердөө 4 сарын өмнө. Эхний влог ерөөсөө 4 сарын өмнө юм байна гэдэг. YouTube дээрх бичлэг. YouTube дээрх бичлэг харсан тий. Тэгэхээр ерөөсөө бит хоёр энийг хийгээд 4 сар болсон байгаа байхгүй. За одоо 5 сар. Тий. Ер нь бол 6 сарын 15-нд яваад бичлэг нь ороод гэхлээр за нэг 6 сарын 20 дээр орсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чи өнөөдөр 11 12 сарын ихэнх гэдэг чинь за 11 сараар тооцоод 5 сар л байхгүй. Тийм байна. Яваад хоёлаа 5 сар л болчихно. Огнох хугацаанд мөртлөө аюу дажгүй явчих шиг болсон тийм. Хөгжилтэй зөндөө явсан шүү дээ. Тийм. Загсчдыг лав атаархт л явсан гэсэн. Тийм. Маа загсчд жоохон бид дээр татаархж байгаа тийм. Дээрээс гадна аюу дажгүй үзэлттэй яваад байгаа шүү тий. Үзүүлэлт сайн байгаа. Сав аюу нэмэгдсэн. Сав нэмэгдэж байгаа. Ер нь бол сэтгэл хангалуун байгаа. Тэгээ дээрээс нь маш их донтож байгаа. Ямар санда манай бооги донтцсон байхад тий. Загас хүрдгүү хүн гэж байна шүү дээ. Иддгүү тий. Идэн. Гэтэ нөгөө янзлахад хүрдгүү. Бишээ нөгөө амьд нь хүрдгүү. Маягтай. Тэр чинь нөгөө усын орлуулсан байхгүй. Багахад. Яаж бас дүүхтэй асуудалтай. Тийм. За тэгвэл юм. За ингээ влог эхэлж байгаа шүү. Одоо бол бид хоёр гол буу халаалтаа бол орой хий. Одоо бид хоёр ирээд зөндөө юм хийлээ. Ядарч ин өлсөж чинь. Энийг бэлэн юм идэж үзмээр санагдчихсан. Энийг идэж үзье заяа. За 200 г гэхлээр хурдан хийх хэрэгтэй гэсэн. Эхлээд тэрийг хийх хэрэгтэй. Тэгэр эхлээд юмнуудаа хийчихэд тийм байна. Тэгэхээр за будаа. Хэдэж будаагаа хийчихээ. Тэгээд усаа хийчихнэ. Будаа л агшааж байгаа юм ш тийм үү? Харин тийм л юм байна. За усаа. Миний хөтгий махтаа болохоор хөтгий мах юм байна. За би одоо юу гэж юм бэ? Яа ингээд усаа хий. Төвшин хийчих юм уу? Хийчихэж байна. Нэрийгөө холдох юм биш. нэрийгээс ус юм уу гэдэг. Усал байна. Тэгээд ингээд жижиг юм байсан. За махаар авчих юм шиг байна. Энэ мах юм уу? Миний сан хатуу юм байх юм. Чиний бас хатуу байна уу? Тий. Гэхдээ амар гоё мөртөж шүү дээ. Би нэг сан чихэрлэг юм сонгочихжээ. Мухай бол аялал солино шүү заяа. Миний сонин байвал гэхгүй. Оо энэ юу вэ? Хям шиг зурган дээр нь зайц байсан шүү дээ. Хардаа зайц байна. Хэрчсэн зайц. Тийм байна. Тийм байна. Тэгээ бодвол хутгах бах. Жохон ингээд. Үгүй л үү. Будаа чинь доороос агш шүү дээ. Дараа нь утгах шүү дээ. Босоо энэ бити утгаа. Ингээд дээдлэлт нь ингээд жиг тараач ядаж. Тийм. За ингээд саусч. За одоо ус ихэд бэлэн байна. Тэгээд шууд усаа хийгээ хурдан таглана гэсэн. Тэр нь хурдан гэсэн байсан уу? Тий, ингээд ингэж хийх юм шүү. Тийм байна. Энэ гоё ногоол байна. Хоёр нүртэж шүү дээ. Энэ юу юм бэ? За өөр дутуу юм байхгүй те? Байхгүй байна. Байхгүй хаа. Дөрөв л юм байсан мэт. Кофе бол болцсон харагдаж байна. Энэ шанар хэд вэ? 50. За яг далдруулж болно гэсэн. Хийч. 1 3 хийчихье. За окей. За окей. За чи газ тахил. Оо би яг юу руу хийх гэж будаараа хийх гэж сая. 1 Энэ яг зөвөө. мэдгүй. Наа чи халуун уур гараад байна уу? 2 Бит хоёрын хөл хүүтэн ус те? хүүтэн байна уу? Бүл яг хүүтэн байна. Хүүтэн бишээ. Тасалгааны температур болцсон байх хэвээр. Гэл таглаа. Битүү ээж босолт юм биш үү? За Өчигдөр яаж орох юм? Ингэ орчих. хийндээ. За ингээд. Дээр найз ингээд идээдсэн хгүй. Загсчид чинь иймэрхүү юм амар хэрэгэлт юм байна. Гэлс ингээд гэж болчих юм байна.
Янзтай. Амар гоё. Одоо буцалж юмнаа. За авъя. Үзхөө. Оо, nice. Оо амар гоё өнөрч байна. Пүү. Миний хятад тоол шүү. Nice. Болцсон байна. Болцсон байна. Будаанлаа болцсон байна. Болцсон байна уу? Аа. Амар гоё амттай. Оо, янзтай. Анзээ. Амар гоё. Гоё өнөрч байна. Nice. Өнөрч гоё юм байна. Тэгээ хугацаанд болонгуудаа юу яах юм баг та? Боцлого болчихсон юм баг та. За манайха өвлийн майхантай хоногтой заяа. Шалын битээ игрээ гэж зөвлөмөр байна. Ядуур амтын шавж орж ирнэ гэж байхгүй хүүтэн. Шалтай шилжчихтэй явсан чинь дээр нь юм цам зогж мөхөд ус тунаа. Тий, тэгээд нөгөө шалаа заваар нь шалан заваа. дээр нь юм түлэгдэж хаydна. Тий. Тэгж хэцүү санагдав. Тэрний орон зүгээр газраар нь отголчул амар юм шиг санагдчих шүү. Арай бол цовин өвчүүтэй цовин. Би бол нөгөө хоол ихтэй муу шүү манайхаа. Би бол сайн. Цовин бол би яг хөө зүгээр бэлдэж өгч болж байна. Үгүй нөө. Та хийдгэр л хийлдэ. Амтахгүй шүү дээ. Үгүй яагаад амтахгүй гэж. Зүгээр л та хийдгэр л хийчихгүй юу. За яг чи тэгээд голоод асгачихгүй дээ. Маргааш өглөөний цай бол ойлгомжтой сүйтэй цайтай зөв. Тий, дээрээс нь жигийн пицца. Жигийн пицца байгаа. Тий. Би өстой уг надад хэлэхдээ нэг дуучин ирнэ. Тэгээд зочинтой байна. Тэгээд хэдүүлээ бичнэ. Гэсэн баггүй юу? Би чи зочинтой байх гээл гэсэн чинь бүх юм хоёроор аваад исэн. 2 хоол, 2 ундаа мундаа гэсэн чинь зочин багтсан. Гатаа бол хөтөн биш үү? Тий. Хөтөн байна. Гэхдээ та нар харах юм бол ерөөсөө энэ влогийн бүр 1-р дугаараас эхлээд бууцаа өөрөө хэлсэн шүү дээ. Даши бичлэгээ бичээ. Ах нь юмаа хийнэ. Тийш наад ирэх. Юмаа хийж байгаа нь учиртай. Ямар учиртай гэхээр ах нь өөрөө бүх юмаа нааш нь цааш нь хураагаад дэлгээд цуглуулнаа. Бүртгэнэ. 1-р тийм. 2-р намайг ингээд юм цэвэрлээд яваад болохоор битгий санаа зовоо төгшөөгөөд агараа. Угаасаа би ингэдэг юм аа. Та өөрөө гэртээ хүртэл баг бүх юмаа цэвэрлэдэг гэсэн тийм. Нөгөө манай ихчдийн мочтойс ахгүй. Хөвцөг гэдэг. Ямар юм аа? Хөвцөг. За. Яг ийм хэлц байдаг ч юм уу байдгүй ч юм уу бүү. Хөвцөг оюуна гэдээ алдахтай. Намайг гэрт нь баг байхад гэрт нь оронгууд араас ингээ хог шүрдээ яваад байна. Алхангууд ч те. За. Мангар байгаас те. Тийм ямар юм. Ороо шууд нөгөө шалны алчуурн дээр гутлаа дайлгангуудаа. Тэгээ ороо ингээ явангууд араас хог шүрдээд. Шоолоод байдаг гэсэн чи би бас өөрөө жоохон тиймэрхүү болох шинжний байж шүү. Гэтэ бас гэтрүүл муухай. Өвсөдий гэсэн үг үстэй. Өвсөдий гэсэн. Гэхдээ ийм хүмүүс тийм хүмүүстэй байх төвхтэй л доо ер нь. Яг л тэр нөгөө ингээл би ингээл буудан дээр налаагаад байдаг. Тэнд нэг хүн цэвэрлээд байдаг тийм. Тэнгүү жоохон төвхтэй штэ. Би босоод л тусалж маарч юм шиг эсвэл би босоод юмнаас нь хийхгүй бол тэр хүн уурлаач байгаа юм шиг тийм. Уурлаач байгаа юм шиг. Би тухгүй тийм. Тухгүй. Бууцгаа бол тийм биш. Зүгээрээ. Чи зүгээр л бичлэгээ бичихгүй ч байсан наавар тэгээ байжээ. Би өөрөө хураач юм. Тэгээд ер нь влог нэгээс хоошоо бууз бүх юм өөрөө хурааж өөрөө цэвэрлэдэг. Цэвэрлэдэг шүү. Тэгээд энэ дээр нэм хэлэхэд нөгөө тестийн дугаар маань байгаа шүү дээ. Манай Туана орсон. Хайп студийн найз маань орсон. Тэгсэн чинь комментэн дээр хүмүүс энэ нэг ногоон хүртэгт юу ч хийхгүй байна мэн гэдэг жоохон ууралсан байсан. Тэгээ манайх энийг зөвөр ойлгоорой. Нэгдүгээр тэр маань зочин чийлрүүлэх гэж авч явж байгаа. Хоёрдугаарт угаасаа би яг саяны боогийг илдэг шиг өөрөө л юм хийх дуртай юм баггүй юу? Цаашаа байж. Ер нь бол өөрөө хийх дуртай. Тэгээд тийм болохоор дуртай гэдэг онцлоорой. Тий, дуртай. Тий. Аймаар дуртай бүр тий. Маргааш нь өөрөө юм хураана. Тэр удаан гол нь би их удаан хийдэг байгааз. Гэхдээ гэхдээ энэ удаан гэдэг чинь нэг тийм асуудал биш. Зүгээр гол нь нямба хийх нь л чухал юм шиг санагдаад байна. Тийм учраас би бол мангар их жаргадаг шүү. Гадны юм юуг үзэж байгаа байхгүй юу? Outdoor бичлэгүүдийг тий влогуудыг тэгэнгүүт өвөл нэвсийсэн загсан дунд очингуудаа амнаас нь уур гарахгүй. Тэгэхэд хоёул одоо майхан дотроо ууртаа сууж дээ. Энэ 100 асаад байгаа мөртлөө. Тэгэхээр дулаахан байна гэсэн үг шүү дээ. Дулаахан байгаа юм чинь
хэрэглэн хөнгөн байна гэсэн үг. Нимгэн байна гэдэг чинь хөнгөн байна гэсэн үг. Авсаархан. Тэгвэл Монголын нөхцөлд бол одоо дөнгөж 12 сар дөнгөж гарч байна. Идэр юусууд өдөр хасах 13 гэж зааж байсан. Өглөө гарахад. Тэгээд сүүлд энд ирэхэд 9 гэж зааж байсан. Тийм үү. Амар гайгүй байхгүй. Тэгэхэд л ингээл тачгинж ийн. Тэгэхээр манай юм Монгол орны нөхцөлд бол хүйтний үйлрэл бол өөрөө survival юм гэж би л хэлмээр байгаа юм. Үнэхээр бас юм асуудлууд ч их байдаг те. Хөлдөж өгсөнд тийм үү хүйтнээс болж асуудлууд их үүсдэг. Машин дэрэг маань яаж зарцдаг үлээ те. Өнөөдөр бол би яг энэ ийм нүсэр майхан л ачаа байна. Бусд нь бол яг тэгэл дотор бол тухтаа шүү дээ мэдээч. Одоо тэгвэл танаас нэг асуулт байна. За. Яг өвлийн ид хүйтэн одоохондоо мэдрэг байна л гэхдээ одоо хоёлаа нэг өмнө нь асуучих. Дараа нь хоёлаа нэг сар гаргаа би танаас энэ асуултыг дахиад асууя. За. Яг өвөл хайкинг хийхэд өвөл одоо аялахад юу хамгийн чухал вэ? Чухал юм шиг байна. Машин дэгийг одоохондоо тооцоо байлээ. За машиныг зүгээр отоглоход тийм. Мэдээж хамгийн дөрөнд майхан дулаан байх нь л чухал юм байна. Нийтээрээ дулаан байх нэгдүгээр асуудал. Одоо майхан сав, зуух, муух гэсэн үг тий. Одоо мишогч юм уу. Хоёрдугаарт хувь хүний дулаанаа бас хадгалах гэсэн үг шүү дээ. Ямар гуталтай авах вэ? Ямар хувцастай авах вэ? Тэр нь чухал юм шиг санагдаж эхэлж байна. Тэгээд энэ бүгд чинь өөрөө тэгээд хит хүйтэн газар учраас их зузаан болоод ачаа нүсрд нэмэгдээл явдаг юм шиг санагдаж байна. Одоо өвлийн загасчлалынхан загасчд бол бас нүсрэл явдаг юм шиг санагдаж байна шүү дээ. Одоо хоёлаа явна шүү дээ 7 хоногт тий. Тэгэнгүүт яг хоёлоо болцоо. Ер нь баг болцсон дөө. Одоо зөвхөн уурга дэгээгээл бэлтчих юм бол тэгээ болоо. Тэгвэл би одоо өөрийнхөө саналыг хэлэх үү. За. Миний хувьд бол яг өвлөөр отоглоход хамгийн чухал зүйл бол ерөөсөө гутал. Доорсоо дарахгүй. Ерөөсөө доорсоо дарахгүй байх. Жишээлбэл бит хоёр би эхлээд юунаас body shop-оос гутал авсан шүү дээ. Тэгсэн. Тэр гутал бол үнэхээр таж гутал. Ямар ч градус дарахгүй. Дээгүүрээ бол юутай ч байж бол миний бодлоо шүү. Би бол өөр халуун төрлийн хүн шүү дээ. Халуун төрлийн хүн. Би бол бэрэг хүн шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол ерөөсөө гутал хамгийн чухал доорсоо дарахгүй байхад тэгэл бараг болох юм шиг санагдсан. Тэгэл дээгүүрээ бол яаж зузаалж болох байх. Тэгтээ дээгүүрээ зузаан мөртлөө доороо нэмгэн гуталтай эсвэл зүгээр энгийн өвлийн гутал тохиромжгүй шүү дээ. Монголын нөхцөл тохиромжгүй тий. Яг хотод бол болно тий. Хоёул ийм зузаан цасан дундуур алхаж чинь шүү дээ. Тэгтэл гутал чинь түрийтэй байлаа гэдэл юм шүү дээ. Тий. Чи бол тооруйтай байга тий. Надад нэг мендл гэж байсан. Тэгсэн чи энэ удаад болохоор надад ийм ирсэн шүү. Отог аутдоор гэдэг Монгол компани байгаа. Одоо брэнд гэх юм уу? Отгийнхан маань надад энэ гутлыг бэлгэлсэн. Энийн нөгөө нэг ийм зүсэл дэлгүүр дээр очих юм бол ийм зүсэлт мүсэлт хийгээд юмнууд нь байлээ. Одоо давхаргууд нь гэх юм уу? Би тэрийг нарийн сайн мэдэхгүй байна. Та нар өөртөө отог аутдаар гээд ороод үзчихээрэй. Би линкийн description дээр мэдээж тавина. Энийг бол би өнөөдөр тестлээд явж байгаа. Энэ хэр дулаахан байна? Торви лаг байна уу? Минийх лаг байна уу? Минийх болохоор ийм. Чинийх гэхдээ нэг сул талтай шүү. Яг галтэрдэг. Тий. Тэгэхээр хадаастай болох хэрэгтэй. Гэхдээ энэний нөгөө нэг яг нөгөө юуных нь байдаг гэсэн. Хадаастай. Байдаг гэсэн. Минийх болохоор ийм Израиль уултай. Тэгэхээр үргэлж хэвлдэг гэсэн энэ. Ямар нөгөө ойдл зааг байхгүй гэж. Энэ одоо энэ нэг юм певр хэсэг нөгөөц. Одоо юу гэдэг? Тий. Эндрийн болохоор нөгөө хөвлөдөг гэсэн. Үргэлжээрэй гэсэн. Тэгэхээр ингээд яачгүй гэсэн. Тэгээд би одоогор өмсөд нэг даарсан мэдрэмж бол авахгүй л байхгүй. Эрэнгүүтээ хоёул баг 3 цаг болцсон шүү дээ. Дарахгүй байгаа тий. Тэгээ дээшээ би нэмгэн байгаа мөртлөө дарахгүй нэхлээр доогоороо сайн байна гэсэн үг. Доогоороо сайн байх бас таны дотор нөгөө нэг юунаас авсан nature hike-аас авсан дотор юм чи бас нөлөөлж байгаа. Энийг бол би гоё унтахтаа гоё дэлгэрэнгүй танилцуулъя. За яах вэ? За тэгээд ямар ч байсан зочинтойгоо тэгээ ба гэд байж ин заяа. Одоо ер нь ариун хоолой хийх бэлтгэл буюу модо түүй.
Эхнэр өөрөө амар гоё хоол идэг байхгүй юу? Тэгэхээр чи нөхөр юугээл хоол байх вэ дээ. Ходоодоо бэлдээл идэхээ бэлдээл тэгэл сууж ин гэсэн үг шүү дээ, тий? Муудан сургацсан биш үү? Оо төрөлхий. Бараг бид тэр ч одоо 20 жил болж байна. Одоо 20 гэдэг. Тий, 20 жил рүү орж байна. Тэгэл эхлүүлсээр байгаа л. Ийм болгосон да. Гэхдээ гэхдээ ер нь бол нөгөө багын нөгөө эмээ өөдрөө өссөн хоол мол мэдэхгүй шүү дээ. Ганцаараа эмээ өөдрөд өссөн хөвч чинь. Хоол идэх гэж байхгүй шүү дээ. Биш ээ, идэн хийн гэж. Цөөнгийн амтлагч гэж бичсэн байна. Цөөнгийн амтлагч. Цөөн. Аа тийм байна. Мөн үү? Тий. Их тарах болж энэ. Энэ чиг нь хийчихдээ юм болоо? За юу гэж дээ? Энийг авах юм уу? Дийлээ ногооны наав штэ. Ногооны авах юм уу? Бид үү. Энэ чи амархан салдал л малгай шиг л салчт юм. Пүү. Йоо. Амтлаад үзтээ. Үгүй. Нөө усгүй ирсэн хоёр чи хоёлаа. Энд юм. Энэ одоо баахан мод. Энэ шороо биш үстэй. Хардаа. Шороо биш, тунгалаг юм байна. Тунгалаг энэ цас юм чи. Тэгэнгүүтээ Бахан модны хүрцлээ. модны л үрцсэн баг. Энийг нь идэ гэж бодвол уучин үстэй. Дахиад нэг марцсан. Идэ. Цайны идэ. Идэ шиг харагдаж байна уу? Энэ баг идэ нөгөө нэг Модны идэ юм шүү. модны идэ. Одоо нарс марс энэ би уулын модуудыг сайн мэдгүй. Гэхдээ энэ модны үртэс, навчис, мөчр хогнуудаар нь сайхан идэ хийгээл цайгаа чамчин заа. Одоо энэ ингээд эндээ буталчин. Хойлоо гар цөөн галаасаа. Оо, сайн нөгөө нэг мод хатааж хаялаа бэлт байсан юм шүү дээ. Туршлагагүй зүйл амар их гарч ийн тий. Ер нь гаазгүй байхад яах вэ? Тэр нэг захиур гэдэг нэг юм байсан тий. Ингээд цохол өгдөг. Хизээч гал гардаг. Тэрийг л бэлтгэл юм байна. За жожколкор яаж асах нь харъя. Асгүй. За 10 минут завсарлаад би яг энийг очиж 100хан дээр тавьж хатаалаа. Тгий. Тэрэн дээр юм шүү. Өнөө тийм. Уцалчих юм уу? Харин ингээл болоо л юм бэ. Сүү ах уу? Галаас түлж амжиг баг. Яа энэ бараг шатчих. Яа. За гарч галаа түлхүү. 100хан дээр тавиал ингээл гоё. За яг дахиад асаах юм байна. Гэтэл галаа асаана. Монгол хүн бай. Тэ? Монгол хүн гаацтай байхынгүй те. Тэг штэ. Туслан гүйцэтгэх тоогоочийн үргийг бол аягүй сайн хийдэг шүү дээ. Эхнэр бэлтжий. Ажил тараагүй байна. Тэнгуудаа амтгүй хоол идэх болохоор хамгийн юм бэлдээд хүлээж идэг. Тэгээ манай хүн эренгуутаа шууд гутгадаг байхгүй. Тэнгууд нь би бодохгүй юу? Эмүү хүн яахлаар ийм хутгадаг ажлыг хийдэг байжиж хамаг юм хийсэн болчтий ингээд. Тэнгуудаа өөрөө гутгаж үзлээ. Амт нь өөрөө гадах юм. Юунтэй байна? Нэрээ шал өөр. Би ойлгохгүй байгаа байхгүй. Яагаад тийм өөр амттай болдгийг өмнөдөө ойлгохгүй. Яг л адилхан ингээл яг над шиг ингээл хутга бариад баг гэрчээл, цогн ирчээл, сармис ирчээл, төмс луун за юу гэдэг тэгэл тухайн үеийн цовингийн орц морц те. Тэд нар хийштэй. Яг л адилхан заяо. Ингээл болоо. Тэгэхэд ч амт нь өөрөлдөг таахгүй. Юу нөх вэ? Окей. Гэт дургу хүрчлээ. Гурил зүүн амтлагч давс мавс. Бүр ингээ хата зүүн амтлагч гэж байна шүү дээ. Ийм шийдэл байна. Одоо энэ харж байгаа энэ төмөр. 3 мод ордог нөхөтэй. Тэгээд ийм гинжтэйг түгжээтэй огцоотой. Ингээ болоо. Nature Hack Mongolia-гийн пэйжн дээр энэ бол байж байгаа. Одоо болох уу? Юу юм бэ наач? Нөгөө нэг дорлоо загасчилдаг байсан нөгөө шанцаа чинь. Нөө тийм. Хоёлаги. Нөө солиотой.
галзуу амттай. Галзуу амттай шүү энэ. Энэ Одоохон бол мэдэндээ. Гэтэ ер нь бол Монгол улс аяар л мэдгэл байх л та. 2000 он 90 оны сүүл үеийнхэн бол мэднэ. Нөө чи үзээ дангаар мэддээ. Шууд баг нас чи санаанд орно. Монгостэй. Нэгдүгээр ажлын санцаагийн уушур. тийм ээ. Тэрний Нэг ямар сони нэ? гоё басти. Та ханаас олж авсан юм? Хэлэхгүй. Зөвдөх богийн зөм ийм новшин нэлцгээ зөө болд юм шүү. Тийм. Тий. Болоогүй байна гэдээ ахчаа. Усан ширгээгүй байна. Амт нь бол гоё ах уу? Яач утсан. Nice. Начиг хоолой чадгүй совин амтлагчийг сонгороо саваарэ. Яа, дөрвөн ширхээ илүү. Маа энэ хоёр дахь маа нэг. Пүү чи бүгдийг чам уу? Ямар юм бэ? Халуу гэдэг. Тэг нөө засаа уух уу? Уумаар нөө. Цагаа. Энийг зайлуул. Тэг багаар идэх гэж байна. Пүү. Нүрээс атавч. Йоо, миний болио. Мод. Хол юм л хөө. Яах юм? Идэхгүй юм уу? Маргааш өглөө хойлоо идэх юм шүү дээ. Шүтэ төвнө. Ямар юм тацаа вэ? Тоглоогүй гэхдээ нэргс амар хэцүү. Nature hack хамт олон ийм оруулж ирсэн байлээ. CO гинэ. Тийшээ орол. CO PP ийм л юм орж ирсэн. Тэгээ бүгд 0 л шүү дээ. 0 6 градус гэж нэмэх 6. Хөөе. Энэ дотор Ногоон, шар, улаан гэсэн 3 зурус байна. Тэнгууд ногоон анивчаад байна. за тийм байна. Тэгэхээр хэвийн. Битлийн ногоо. Тий. Хэвийн гэсэн үг байлгүй тий. Өнөө шөндөө хідүүлээ энийг ямар ч өвлгөө хончоо маргааш орилох нь үгүй харъя. Яг энэ дэтлээс орхиулчих чи. 100-д ойрхон үлдсэн юм шүү. Халуун ногоо ямар вэ? Халуун. Биштэй. А тэгвэл одоо дахиад надад халуух юм байна. Одоо халуух юм уу задлана. Яг зүгээр нөгөө паспорт юм уу? Энийг би хадгаллаа. Ваа. Би уг нь энэс жижигэн дашмаг хүсээдсэн баггүй юу? Энэ 700-тай дашмаг. Ах нь яаж энийг өвдөө хийж явах вэ? Надад бол болно энэ арай. А тэгвэл чи л аваад явах юм биш шүү. Тэгээ хоёр хондохтай. Энэ хоёртойгоо. Энэ хоёрыг. Аль нэг татъя. Тэгвэл за байж гараа. Энд тэгтээ цагаан өнгөлөө юм байна тий. Вау. Ямар гоё юм бэ? Ямар сони тий? Юус гашин биш үү тий? 34.5. Бас За ямар вэ? Мангар дулаах. янзтай. Энэ флейм шок. Энэ дотор өвд цамцтай хонлоо. Би л удаарсангүй. Би чих бэргүй шүү дээ. Хайлаа дахиж гал хийх шүү дээ. Амар дулаах хонлоо. Одоо л хөдөн байна. Одоо галлаа. Аах уух чийггүй шүү те. Арайч. Гэрлэх заавар энгийн шарах шүүгэнд 200 градуст 17-с 20 минут. 17-аас 20 минут. Бүх сав баглаа бодлыг задлан өөрчлөлөн халаасан шарах шүүгний дунд тавир дээр дурдсан хугацаагаар болгож хэрэглэнэ. Хайлаа таллаж л хий. Зөө бүтнээр бол орохгүй. Уг нь боломжийн л юм байна те. Жигийн пицца шинэ энэ нөгөө захантай шинэ захантай зайцтай шинэ пицца байхгүй орж байна. Тийм байна. Тийм амар амттай байсан. Энийг буцаах гадаа тавьчих юм байна. Гислээ. Нааши бүр 800-д өгсөн биз тий? Бүр төлчихгүй баха. Энэ онгоолгоо. Ингээд тавьчихна. За ингээл хийчих байлгүй дээ. Хамгийн томоор нь онгоолгоо хийчлээ. Гаргаж ирээд юу яад үзээд лээ. Хөдөө хоноход бол
Усгүй болно гэж бол Монголд бол байхгүй юм тий. Байхгүй. А яг говьд юмгүй гэж магадгүй. Тийм. Өвөл бол ер нь цасаа сайхан буцалгаал уучих юм байна шүү дээ. Өглөөний цайнд гахаа утсан мах өндөгтэй пицца. Шарагдаад унлаа. Яана. Үнэрт чинь. Харин чог түлэгдэх гээд байна яана. Нэг татгатай юу ижлээ хэлдэг. Надад нэг өгчөөч. За. Яана зочноо өсөгцөн үү? Харин тийм. Хөө яана түлэгдээд байна. Жог онгойлгоч хунаашаа. Түлэгдсэн. Түлэгдсэн. Тэгж харагдаж байна уу? Хавар л юм байна. Хавар. Оныхоо учрыг олохгүй. Одоо бүрэн гаргачихгүй. Урил нь болцоо үлгүүдээ. 10 минут. За нэг иймэрхүү л аялдаг хүмүүстэй. Энэ дээр л ингэ тавьчихгүй. Одоо яг үлдсэн талаа айгу болгоомжтой хин. Яана. Сүү мань бол. За энэ ч одоо бүх юм зэрэг болоод балж байна. За мэ үсттэй. Түүх юм уу? Урил нь бол доогороо түүхий юм шиг харагдаад байна. Яг уу. Дахиад градусыг багасгах Арга байхгүй. Саяны шиг онгойлгох арга байна. Хэр юм хийгүүгээ шууд энэ дээрээс идчихийдэг байлаа. Энэ маань хөвгцэн маань хөлтчих. Хөвгөлтэй ч юм болж ин доо. За буузын аяллыг бүтлгүүтлгүүгээр төсөөлөхийн аргагүй гэж байгаа шүү дээ. Яа ингэ. ийм л боллоо доо. Чи хараад гомдох та. Болооч дээ. Ингэж идэхгүй шүү дээ буузаа гэж. Инхгүй гэж. Цааш над руу шууд залгана. Тэгээ загна. Очлоо мо. Манайга бэцэг яаж идэд байна. Амт бол байна дээ өгөөстэй. Юу нэг гоё юм биш. Зайцсуу. Би болсон хэсгээрээ түлэгдээгүй хэсгээр айгуу гоё юм. Тэр хоёул түлэхгүй л өссөн гэсэн үг юм дээ. Хийгээд хагас ичи. Ямар солио алзуутай алт юм бэ? Уг нь чи битүү болох хэвчтэй шүү дээ. Тэгээ галаа тохируулж чадахгүй улмаас. Өвөрчгөө хэлээ хөлдөөчдөг. Гоё. Yummy. Ямыг охиноосоо сурсан уу юу? Бид нөө хэлгүй хүн шүү дээ. Гүдгүдүүл цайж юм да. Шажигна дуугаад байна. Тийм билгүй дээ ёо. Булчингаа гараа да. А? Булчингаа гараа да. Шэм шэм. Болчих байхгүй шүү дээ. Байхгүй. Бүр амар түлэгдсэн. Би бүр харуулмааргүй байна. Энд дээр тавьчих л да. Үгүй. Би харуулъя. Та харуулж чадахгүй байгаа. Би харуулъя маа. За энэ бол арай шүү. Ич бүр хав хар байна штэ. За энэ бол пицца биш ээ. Энэ бүр хав хар байна. Тэгээд би яах юм? Энэ бүр идэхгүй юм байна хөөе. Идэлгүй яа. Би идэн заяа байж. Өөрөө идэрэй энэ. Өөрөө идэн заяа. За энэ бол нэр арай шүү. Бүр юм. Идчин за. За би түрүүн бол жиг би залгана гэж тоглоод хэлсэн. Гэхдээ одоо бол үнэхээр залгах юм. үнэхээр залгахаар болчихлоо шүү. Болоочтэй буузаалах юм байна. Эний харалтай. Чи манийхаа пиццаг яаж байгаа юм бэ л болох юм да. Энэ арай. Чи бүр дийлдэхгүй байна. Энэ чи бүр түлээ олцсон байж штэ. Юу гэдэг. Зүгээр камерын өмнө чи тэгж ярьж болохгүй. Гоё байна л гэд иддэг үсттэй. За арайч тий энийг кино миночсон тэгдэг штэ. Гоё байна л гэдэг штэ. Муухай байсан. За өөрөө за яли харъя. Гоё байна. Мэн тэрийг. За яли харъя. Хамшигтай. Нөө галан дуусчихна. Энэ үед нэг байсан байж таа хэлээ. Би ингээ хоол хийж чаддаггүй sorry нэрээ шүү. За болооч дээ энэ бол амар түлэгчсэн байна. Амар гоё. Чи буруу идэт байна. Яа хаяатай. Хүн чамаа дайж жахад. Ийгэж үгүй түлэгцсэн байна. Амар түлэгцсэн байна. Яаж түрүүнд камерын өмнө ичихгүй зажилж чадчихна. Нүүрний хувирлгүй. Гоё байна. За жияха. Яа. Таны пиццаг ийм болгоцсон байж штэ. Одоо загнаараа энэ хүнийг. Юугаа хов зөөд вэ?
Гарсан хойгоор яг хог зүгөөд байна. Үзэгчдэд хов зүгөөд байна үгүй. Хүрх өстой хүнд нь хэлж байгаа. Яа энэ манай пицца гэхдээ арай болчлаа шүү. Гахаамах идсэн юм да. Хөөе өндөг шарж өгөө үстэй. Гэтэ өнөөдрийн өглөөний цай бол бүтэн фейл болж гинөө. I'm sorry. Пиццага баллаа. Өгөрцөн маань хөв хөлдөө, помидор маань хөлдөө байна. Помидор бол идэж болоод байна. Өгөрцөн ингээд тартаа. Бүр ингээд усгүйц. Чинь ерөөсөө бүр идэлдэхгүй. Ямар ч авралгүй. Яагаад хаях гээд байна? Аяхгүйг зүгээр давхар. Үзээз. Баарсан хүн алдан гэдэг шиг. Гэж гайхамшигтай. Заяа. хөдөлгөөн, пив, хоолны дэглэм. Гурил будаа сахар штэ. Ерөөсөө л будаа биш, гурил сахар. Гурилахгүй. Дандаа гурилтай хоолнд аяг тусаа. Сахар ер нь бас. Кола байна. За кола мэдээж амар тус. Тийм. Хайлаа колого тусцсан уу? Байгаа. Хөөе уйл та. Гэхдээ дүүнээсээ сахарын тухай эрүүл амьдралын тухай би танд хичээл ороод байна. Юу юм уумаараа штэ. Оруулж ир хөв үлдв. Тэр доор байл л да. Тэр хүн эрүүл мэндийн хичээл ингээд зааж яхаа. Тэр нутгийнхаа дүүхий сургалтанд суугаач. Дуурхууг нь үү? Тий. Дуурхуу амар турцтэй. Дуурхуу амар турах яах вэ? Энэ яа. Дуурхуу аягүй гоё болцсон тий. Дуграагийн турах биш. Дуграагийн хийж байгаа сургалтанд нь анхаарлаа хандуулаач. Хоол сахарны хориотой нэг сарын сургалт энэ төргээд байгаа шүү дээ. Хин явж байгаа. Ажи яваад амар гоё турцсан байх шүү. Зургийг харсан шүү дээ. Ажиас гайхамшигтай турсан байлээ. Өнөөдөр төрсөн өдөр нь болж байгаа нэг эмчилсэн эрүүл амьдралын хичээлийг мэдэх хэрэгтэй байхгүй юу? Мэдвэс гойчлаа. Яа. За ингээд дотог болоог өндөрлж байна. Боги бит хоёр уулнаасаа буух гээд хөдлөх гэж байна. Тэгээ давтаа сайхан байлаа. Чамд ямар хоо юм? Хөвгөлтэй лээ. Утаа гарсан дугаар лээ. Ястаа утаа гарлаа тий. За тэгээд таалан болгосон та бүгдэд баярлалаа. Өнөөдрийн зочин Боги байлаа. Баяртай.